Сайн байцгаана уу? Өглөөний минь үзэгчдээ сайхан амарцгаасан уу? Шинэхэн өглөөний миндийг одоо Channel 11 телевизийн өглөөний миндийн одоо бид гурийн зүгээс хүргэж байна. Амар өгүүлбэр нэртэй өгүүлбэр. За энэ нь бол би ч ихтэй өнөөдөр өглөөний миндийг гэхгүй шүү дээ. Зочин болж орж байна. За манай соёлын маань өнөөдөр их гоё харагдаж байна. Тэгэд хувцс нь яг ийм хувцс биш байгаа шүү. За яа тийм хувцс өмссөн. За тэгээ ирвэн яга гэрэлцээд байгаа тухай хэлээч. Одгүй их гайхаж байгаа хэрэг тийм юм үзэж харж байсан юм ер нь. Яа гэрэлцээд байгаа. За өнөөдөр болохоор би зураг авалт байна. Тэгээд фото зураг авалтанд орж байна. За энэ маань болохоор Bella Vista Clinic гэдэг Арс гоцлын эмнэлэгтэйгээ хамтраад одоо нүүр царайгаар нь ажиллахаар болсон. Тэгээд тэрний хаан зураг тэр бол нууцаага. Нууц гэрээ аа. Тэгээд бас олонний танил дуучин, жүжигчин, мондог одоо бүсгүүчүүдтэйгээ хамт орж байна. Юу яаж болох вэ? Нэг нэгээр нь одоо авчирч байгаа ч юм уу, яриа авч болох болно шүү дээ. Болох уу? Тэгээд бид тэд жоохон түр саадж болох уу? Болгүй яхаа. Гурлаа энд өнөдөр. Beauty зураг авалтанд оролцчихъя. За beauty зураг авалтын онцлог. За зүгээр яг нэг fashion зураг авалтын онцлог тий бас хооронд ялгаач юм уу? Надаа ер нь юм фото зураг авалтанд орох надад амар хэцүү санагдаад идэг. Тэрний оронд ингээ бараг жүжиглсэн амар. Энд чинь нөгөө яг өнцгөө ингээд мэдрэх тий. Тэгээд зурган дээр одоо нөгөө маш хөөрхөн гарах хэрэгтэй учраас надад жоохон хэцүү байдаг. Би жоохон бариад ч гэдэг юм уу. Тэгээд өмнө нь одоо ийм beauty зурганд бол орж ирсэн. За өнөөдөр яг зүгээр цамцаа ингээд хойшлуулад яг нэг захын ингэж ч юм уу. Тийм хувцсгүй юм шиг ингээд яг нөгөө ингрээс дэшээ ингэж гарах зураг байхгүй юу? Тэгэхээр ингээд зүгээр сороочныхаа захыг ингээд. Чи гэхдээ юу левч зүүсэн байгаа юм. Би яриад байна. Зүг биш дээ. Шо толгойг ингээд олдоод. За тэгээд мэдээж beauty те яг face зураг авалт юм шиг байна. Тэгээд нүцгэн зураг авалт нэг зэн. Нүцгэн зураг авалт бол биш ээ. Гоо сайхан тийм зөвхөн одоо нэг юм хотлаа дэшин зураг хотлаа уучлалгаа. Чи зөндөө болоо гоё бүсгүүчүүд ирсэн байна гэхээр бүсгүүчүүд ирсэн байна. Тэгээд өнөөдөр бас миний ажлын нэг өдрөөр ингээд зочилж байгаа бас хоёртаа баярлалаа. Баярлалаа бас бид эдийг бас зөвшөөрөл олгоод тий бас уран бүтээлтэй уулзах боломж олгож байгаад бас баярлалаа. Бас March 9 студид бид ирсэн байгаа шүү тий. Тэгээд студийн нэрээ ярихад тий March 9 студийн манай болтоо гэдэг алдартай зурагч маань зургийг авч байгаа. Тэгээд ер нь одоо сая ингээд нэг ахуулсан шотуудаа харлаа л да. Тэнгүүд эдит хийгүүгээр баг ингээд гарцсан. Маш гоё зургийг авч байна. Амар гоё. Sorry. Нэг уурлуулад наацсан тий. Эдит ер нь бол тийм нэг жоох ингээд юу яадаг ч юм уу одоо фильтр ч юм уу тийм юм. Тийм шүү дээ. Ер нь бол амар сайн засдаг байхгүй одоо арсын гой цэвэрлэн тэгэл гэрэл сүудэр энэ төр өгөн тий өсмөс нь ар цацсан байх юм бол тэрийг ингээл блүүртэл ер нь бол яг ингээд гарахад бол нэлээд эдиттэй гардаг зураг авалтууд бол тэгэхэд бол болдог авсан зургийг бол бараг эдитгэхгүй гарахаар тэгж гой харагдаж. Өөрөө яа тийм гоо сайхан байдаг вэ? Хадгалдаг нууцаасаа болчих. Харин өөрөөс ч л асуумаар байна. Би ч ерөөсө жагаагаа шүтэн, жагаа маа намаагаа шүтэн. Миний одоо энэс хойш би яриа. Манай хоёрын яг баримтлагдаг зарчим гэх юм бол яг хүссэн үедээ хүссэн цагтаа юу ч хамаагүй хийдэг, сэрдэг, босдог, иддэг байх гэж би бодлоо бодож байна. Зөв. Юу штэ. Унсмаар нэгдэг. Мэдээс хийдгүү штэ. Нилээч нэ. Хүссэн үедээ иддэг гэж юу гэж үсэ. Хүссэн үедээ ер нь бол аж аргалтай байх нь үзэж байгаа юм. Хүссэн юм л хийх юм шүү. Одоо хамтлаа унтаж барьдаг л гэж бодоод байна л та. Тэгэхээр тийм биш шүү. Тийм. Ямарчтайсан зураг авахтай чинь сурчлаа юм бас нэлээд дараагийн зураг эхлэх гэдэг шиг байна. Тийм. За зураг аваханд орлоо. Чанаас амжилт хүсье. За баярлалаа. Оо. Hey baby, don't me mother don't das be. Chili to nächste Schwein, wenn ich denke dort mal so geht. Haben gedacht, dass Chili wogen am Kondom. Chili jungen dort so try, mit der Tese war so da schon noch an. Yeah. Ямар дээрээс бууж ирж байна манай камера. За намайг сайн байна та. Сайн байна уу? За өдрөмэн. За тэгээд энд явж байгаад соёлогийн зураг авалтанд хоёр цуг орж байгаа юм тий. Тэрэн дээр чигээ таараад бас танаас гоё яриамаар санагдлаа. За нэлээд гоё поз аваад байгаа шиг туршлага ер нь хэр байна.
За туршлага амар бол мэрэгжлийн хүн бол мэдээж биш. Гэхдээ мэдээж урлагийн хүн одоо entertainment чиглэлээр ажилладаг олон жил одоо сайхан дуулаа, уран бүтээл хийсэн учраас ялч ажлын маань нэг хэсэг зураг авах байдаг тий. Тэгээ позо зөв аваад хурдан зураг авах бол зурагчлаа ядрахгүй өөрөө бас ядрахгүй зураг хурдан дуусдаг учраас болж игэл олон поз авдаг ч юм уу өөртөө зөгтөг үнцгүүдээ хурдхан авчвал надад л сайн штэ тий. Бас зурагчинд Сая та бол зүгээр дорн яач шүү дээ. Ингээл за дорн ч юу. Ямар ч гэсэн хичээлээ. Тэгээд ер нь бол би бас March 9 институттай хамтрах маш их дуртай. Манай March 9-ны залуучууд маш ажил хэрэгч, цаг хугацаагаа маш сайн барьдаг. Тэгээд одоо нөгөө хийж байгаа одоо уран бүтээлч бидний хийж байгаа зүйлс чинь бүтээн шүү дээ. Тий одоо уран бүтээлдээ маш их бүтээл сэтгэлээр ханддаг. Болохоор ингээд таны одоо эх жилийн ч юм уу те энэ жилийн төлөвлөгөөнүүд ер нь хэр амжилттай байна? Коронавирус мөрөөс танд хэр нөлөөлж байна ер нь? Коронавирус уулын яг ингээд нийгмийн амьдралд маш их хүчтэйгээр нөлөөлж байгаа боловч Номика миний бид ерөөсөө нөлөөлөөгүй. Яасан гэхээр би ч одоо яг сүүлийн жилүүдэд одоо ЦВ-ийн салбарт одоо ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр нөгөө телевизийн эфир ерөөсөө зогсож болохгүй. Ижтэй Монгол ЦВ-таагаас хамтарсан одтой бүжиглэх шоундаас орсон. Тэгэхээр яг хүмүүс яг карантинтай гэртээ карантинлэгдэж хахад миний хувьд бол байнга бэлтгэл, сургууль, бичлэг гэл их завгүй. Нөгөө талаар маш их үр бүтээл сайтай жилүүд байсан. Тэгээд удахгүй бас гоё уцааны гудамж нэвтрүүлгээ хөтлөхийнхаа хажуугаар бас өөрийнхөө уран бүтээлээ хийн. Тэгэл тэгэхгүй 18 чиглэг үжин штэ. Зав чалга. Цаггүй өглөө 5 цагт босоод орой 12 5-д босхгүй тий өглөө ямар ч босоод өдрийн ингээл цагууд маш одоо ингээл хагас өдөр хүртэл ингээл завгүй ажиллаад яг заримдаа ингээл жоохон ингээл би одоо яагаад ингээл завгүй ажиллаад байгаа юм бэ гэж бодогддог боловч ингээд нөгөө хийсэн бүхэн одоо нөгөө өдөр бүрээр маш үр дүнтэй өнгөрч байгаа учраас одоо happy л байна. Тэгээ угаасаа ер нь урлагийн амьдрал их завгүй шүү дээ. Хүмүүс харахад ингээд нэг юм гоё сайхан ингээл нэг гоё ганга хүмүүс яваад юм шиг боловч хардсан зураг авалтууд тэгээд одоо шинэ уран бүтээлүүд хийхээр шинэ оройг студиод суух, бичлэгэндээ орох, видео клипээ хийх гэл маш их завгүй байдаг. Гэхдээ хамгийн сайхан арт түмтэйгээ үзэгчтэйгээ уран бүтээлээрээ уулзах нь хамгийн сайхан байдаг. За би танаас нэг асууч. Бид гурван хөтөлдөг нэвтрүүлэг маань болохоор өглөө гардаг. Өглөө 9-оос нэг 8-аас ерөнхийдөө 9 хооронд те. Тэгэхээр таны өглөө ер нь яаж эхэлдэг вэ? Үзэгчтэй ер нь бол юу гэж зөвлөмөр вэ? Таныг ер нь бол дагдаг маш олон хүмүүс байгаа хэ те. Та бол 5 доллар сэрдгүй юм байна. 5 доллараар сэрдгүй. Гэхдээ өглөө эртлэн босхийг боддог. Ер нь бол сүүлийн за яг 2-3 жил насаар гэж би одоо худлаа ярмааргүй те. Гэхдээ сүүлийн 2-3 жил баримлж байгаа амьдралын лайфстайл маань болохоор өглөө эрт босоод жимдээ явдаг. За жимдээ явж амжихгүй байлаа гэхэд гэрээр ч юм уу заавал дасглаа байдаг. Тэгээ хөнгөн ер нь миний надад бол их гоё хөнгөн хоолтууд их зөгтөг байхгүй. Тэгэхээр одоо ногоо жимс идэх ч юм уу, тэгээ коктейл уух ч гэдэг юм уу. Хоолыг бол заавал өглөөний цаг бол заавал уух хэрэгтэй. Өглөөд заавал хөлгөө хийх хэрэгтэй шүү. Тэр нь аэробик байна уу, жим байна уу, йога байна уу, тэ ямар нэгэн өөрийнхөө дуртай бас өөрийнхөө биеийн тохирдог хөдөлгөөнөөр эхлүүлж байгаасай гэж би одоо ингээд бүсгүүчүүдээ ер нь үзэгчтэй зөвлөмөр санагдав. Тэгээд манайхан бас жоохон ингээд мах гурил буюу ингээд жоохон хүн тоол идэх туртайгаад байдаг ш тэ. Жимс ногоотой маш их найзалж байгаарай. Тэгээд нарийн ногоо ховорсон ч гэсэн ямар ч гэсэн их гоё хөнгөн хоолж байгаарай гэж зөвлөмөр байна. Ингээ ажилдаа завгүй ингээл явж байгаа л орой ирэл жоохон хүн тоолох гэдэг шүү дээ. Энэ бол бидний эрүүл мэндэд маш сөрөг надаар хэлэлтгүй мэдж байгаа. Тэгэхээр амьдралынхаа хэв маягийг маш гоё юм зөв болгоосай гэж зөвлөмөр байна. За ингээд өшөө болгон гоё зураг авалтууд, гоё уран бүтээлээр бид нартай байнга уулзж байгаарай. За тэгээд танд энэ өдрийн өглөөний мэндийг бас хүргээд өдрийн ажиллаж чадаас амжилтсаа. За маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас эрүүлэх, тэгээд ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. Дээр яваас болчихсон байх шүү дээ. Алчаа. Хамгийн харин битүүрийг яг нөлж байгаа. Бүр амар
Ингэж сонссон. Тэгснэ миний нөгөө дүүпл яг таарч мараад тэр чинь их жижиг нарийнх байгаа байхгүй юу? Тэр бүр солиог үзье гэсээр хөдөлсөн. Тэр бүр яг инээдтэй дугаарыг барьж байгаа. За үзэгчтэй бид нэр Marsh 9 студи дээр хүрэлцэн ирсэн байна. За энэ бол мэдээж Viva City-д байралтай студи байгаа. За зургийн студи гэж байгаа хаа. Тэгээ маш олон том одоо бүтээлүүд, контентууд дээр хамтран ажиллаж байсан. Ийм бас туршлагатай нэлээд том студи байгаа. За энэ бид гурав ирсэн байгаа. За соёлоо болохоор энд ажилтаа явж байгаа. Тэгээ яг ажил дээр нь бид ороод гарыг гэсэн үднээс яг зураг авалтан дээр нь энэ студи дээр ороод ирсэн байна. За энэ одоо яг ямар үйл ажиллагаа, ямар зураг авалт болж байгаа талаар бас яг нэг хүнээс бас яриа авт юм гэж бодлоо. За тэгээ. За Marsh 9 студид бол өнөөдөр зураг авалт өрнөж ин л та. Тийм. Одоо энэ бол яг юуны зураг авалт юм болоо? За манайх Bella Visa гэдэг арьс gooцлын эмнэлэг байгаа. Тийм. Тэгээд өнөөдөр бас хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчтэйгээ өнөөдөр зураг авалтын үйл ажиллагаатай явж байна. Манай эмнэлэгтэй одоо хамтарч ажилладаг жүжигчин мөнх соёл манай одоо өнөөдөр зураг авалттай байна. Тийм. Тэгээд бас бусад жүжигчтэйгээ бас бүгдээр нь нийлээд өнөөдөр зураг авалтын үйл ажиллагаатай байна л да. Манай арьс gooцлын эмнэлгийн сурчлагын зураг авалт явуулж байна. Танаа одоо Bella Visa арьс gooцлын эмнэлгийн одоо нүүр царайнууд ямар уран бүтээлчтэй байгаа вэ? За манай нүүр царай арьс gooцлын Bella Visa эмнэлгийн яг үндсэн нүүр царай болж байгаа ажиллаж байгаа жүжигчид байгаа. Жүжигчин мөнх соёл байна. За мөн дуучин Номко өгч байгаа. За мөн уртын дуучин Бат цэцгэлэн байгаа. За мөн жүжигчин залуу жүжигчин Нандаа байна. За ингээд яг энэ насны төлөөлөл болсон одоо олон танил хүмүүс маань одоо манай яг нүүр царай болж ажиллаж байгаа. Тэгээд beauty зураг авалтыг болж байгаа юм байна шүү дээ, тий? Beauty зураг авалт явуулж байна. Сурчлагын зураг авалт явуулж байна. За өнөөдөр өглөөний мэд нэвтрүүлгээр бид нэг солиогийнхаа бас нэг өдрийн одоо ажиллаар зочлъя гэж одоо түрээд ирсэн чи яг танаа хамт олонтой дайралтлаа. Тэгээд танаа одоо Bella Visa эмнэлгийн бас давуу тал юу вэ? Бас эмнэлгээ нэг товч танилцуулаач. За манайх арьс gooцлын эмнэлэг гэдэг бол угаасаа одоо Мессийн болон Мессийн бусаар гэдэг хоёр хуваагдана л да. За манайх бол Мессийн бус арьс gooцлын эмнэлэг байгаа. Мессийн бус гэдэг маань одоо сүүлийн үеийн хамгийн сүүлийн үеийн техник технологиг ашиглана. Мөн хамгийн сүүлийн үеийн одоо солонгосын одоо нүр гоо засалд хэрэглэгддэг бүх одоо ботокс филлер те. За мөн имплант утас гэх мэтлэн одоо мөн хамгийн сүүлийн үед гарсан ультраформер 3 гэх мэтлэн аппарат дээр одоо тулгуурласан. Одоо олон төрлийн лазер аппаратууд бас байна те. За эсвүүгээр залуучруулна гэдэг маань одоо өөрөө техник сүүлийн үеийн бүх одоо сүүлийн үеийн техник гоо сайхны бүх бүтээгдэхүүн дээр суурилсан тим эмнэлэг байгаа. Тэгээд одоо бүсгүйчүүд ерөнхийдөө мэдж байгаа хаа надаар хэлүүлэхгүй те. Би энэ доор яг сошиал хаягийг нь бас оруулаад өгч үзэгчд маань бас сонирхож магадгүй тий. Хаяг нь одоо хаана байрлал юм бол? За Bella Visa эстетик клиник маань бол яг хотын төвд буюу Хөрмийн ордны баруун талд Mongolian Properties Office гэж байгаа. За Mongolian Properties-ийн 3 давхрт 3 V хаал гэж явж байгаа. За ажилтны амжилт хүсье. Яг гид ажилтаа хатнаас ороод ирлээ. За та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За Нанда өглөөний минь. За энд одоо яг ямар ажиллаар сууж байна? За одоо энд нэг гоо сахны салооны одоо нүүр царайгаар ажиллаж байгаа. Тэгээд beauty зураг авалт. beauty зураг авалт. За beauty зураг авалтанд оролцож байв. Оролцож байсан. За Нандаа сүүлийн үед сонин сайхан юу вэ? Уран бүтээл одоо сүүлийн уран бүтээлээс үзэгчлээс нөгөө юу гинтийн цачтал тоглосон. Тэгээд тэрнээс хойш уран бүтээл ороогүй явж байна. Тийм. мөрөнгийн дүрээр хүмүүс маань сайн таньж байгаа. Залуу уран бүтээлч байгаа хүмүүс маань таньж байгаа. Намайг бүр чиний нэрнээс чи мөрөн гэдэг нэр нь илүү зөгч ин гэд бүр тэгээд тэгвэл яг нөгөө дүрээр нь хүмүүс их таньдаг болоод байна шүү дээ. За Нандагийн дараагийн уран бүтээл хийсэн үү? За би сүүлд нэг контентэнд орсон. Одоо нэг 11 сарын дундуур нээлттэй их баг. IPTV-ийн контентэнд орсон ба. Тэгэл төлөвлөсөн бол ойр хугацаанд алга байна. Өглөөг ер нь хэрхэн эхлүүлдэг вэ? Бас өдрийн бас цагийн хуваарийн талаар бас
би сүүлийн үед айгуу сонио хит гэж унтсан ч одоо 8 гэж сэрчээд байгаа. Яг тогтмол цагт. Тэгэл өглөө айгуу эрт уул нь 10 мар хүртэл унтдаг гэсэн чинь унтахаа болцсон. Тэгээ жоохон нойр муу татчих юм шиг. Тэгээд 8 цаг гээл яг босчоод тэгэл 0 орно. Тэгэл ус уун. Тэгэл ер нь ажилдаа гарна да. Ажилдаа бол тэгээ ер нь бол жимд явж байгаа болохоор тэгэл ер нь бол хөвчлэн дандаа жим руугаа өглөө явдаг. За ер нь хобби байгаа юу? Одоо чөлөөт цаг гарвал юу хийж өнгөрүүлдэг вэ? Чөлөөт цаг гарна гэж ерөнхийдөө бол дуртай ажил хийж байгаа болохоор дандаа л хоббитой юм хийгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр нэг жимд явна. Тэгээд дэлгүүр хэсэг нь гоо сайхан салаа. Ер нь ингээл хийж байгаа нууд маань л угаасаа өөрөө айгуу гоё байгаа. Тэгээд бас цаг зав гарах бол бас аялах дуртай. Нандаа ингээд хараад хахад дандаа ийм сахилахгүй одоо гинэн тийм нөгөө нэг ийм хөрхөн ийм залуу охинлог тийм нэгдэг тоглолдог. Одоо өөрөө чинь бас тоглохыг хүсдэг бас тийм дүр байгаа юу? Тийм мэдээч бас хүн чинь бас ахиж дэвшмээр байна те. Бас өөрчлөгдмөр байна. Бас дандаа охиноороо байгаа тахгүй бас хөөхөн болмоор гэдэг юм. Бас түүхэн дүр ч юм уу эсрэг дүр ч юм уу бас өөрийгөө эвдсэн дүрд бол тоглохыг хүсэж байгаа. Тийм. Тэрийг бол хүлээж байна. Нэг асуучих уу. Одоо яг эротик киноны санал ирвэл хэрхүүлж авах вэ? Үгүй эротик киноны санал ирсэн. Гинтийн зочдоос хойш зөндөө ирсэн. Нилээ ирсэн. Тэгээд одоохондоо бол яг эротик кино биш. Одоо энгийн драма киноны эротик сцен байж болох юм тий. Тэгэхгүй бол дан эротик кино гэхээр бас арай л одоо буухгүй байгаа маа. Тэг хүмүүс ингээ өөрхөн гин цайлганаар нь ингээ хараад байдаг. Тэгсэн чинь тэнд нэг огцом өөрчлөгдөж бас арай алахгүй байгаа даа. За баярлалаа. Ажилт амжилт хүсье. Уран бүтээлд нас амжилт хүсье. Зам долон бас ижил амжилт хүсье. За баярлалаа. Планемын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За бид бас салхи ханжлаар товчилж байгааг санагдаж байгаа. За энд нууцсан гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарлаа. За өглөөний минь. Сайн бацгаана уу? Өглөөний минь хүргэе. За бат цэцгэлэнгээр сонин сайхан юу байна? Сүүлийн үеийн уран бүтээл, сонио ачин үзэгчтэй асуулцаач. Уран бүтээл их одоо буцалж байна да. Одоо энэ хүмүүсийн одоо үзүр үйлчлэгээ нэгдсэн холбогдуулаад энэ тийм тоглолтууд мөн өөрийнхөө одоо уран бүтээлийг одоо шинэ уран бүтээл төрөх тал дээр одоо маш их ажилтай, гоё ачаалттай явж байна. Бид бас сайн санаж байгаа наадмын нэвтрүүлгээр манай бат цэцгэлэн манай нэвтрүүлэгт бас оролцож бас зочин хөтлөгчөөр ажилласан бас уран бүтээлээ хүргэсэн. Тэр өдрөөс хойш бас баггүй хугацаа өнгөрсөн байна л да тий. Эргээд бас Channel 11 телевизэд бас яриа өгч байгаа бас баярлалаа. За баярлалаа. 100 бол үнэхээр сайхан байсан. Чам харсан чинь яг гоё наадам санагдчихэв. Бас яг наадам нөгөө айр хөшөө санагдчихлаа. За баярлалаа. Тэгээ Белла байсан гоо сайхны эмнэлгийнхээ хамт олонд бас их өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ хамтарч ажиллахад бас их сайхан байдаг шүү. Хамгийн гол нь бас охид өсгөчүүдийг бас энэ эмнэлэгт бас ирж үйлчлүүлээсэ. Энэ эмнэлгээр нэг ороод гараарай гэж бас хүсмээр байна. Яагаад гэвэл энэ эмнэлэг бол бас аюу гоё хүний нөө сэтгэл ханамжийг эмэгтэйчүүдийн маань тий сэтгэл ханамжийг маш сайхан одоо сэтгэл ханамжийг чинь фүүл болгох болно. Тэгээд ямар ч хэсэн нэг одоо ирээл уулзаад гэдэг юм уу тий ирээд үр дүнгээ үзсэн зөндөө олон сайхан эмэгтэйчүүд байгаа. Тэгээд тэр бүхнээсээ бас ер нь судалгаа аягүй чухал гэдэг тий ер нь бол энэ чинь хүний гоо сайхан гэдэг бол хүнийг шууд тэр чигээр нь л хүнд өөрийгөө танилцуулж энтэй шууд харьцдаг шүү дээ. Тийм учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгэхдээ бас одоо би бол бас энэ одоо гоо сайхны эмнэлгийг бас сануулах дуртай. Би бол яг нэг эм тэндээ янз янз юм хийлгсэн гэхээсээ илүү ерөнхийдөө нөө залуужуулах аппарат гэдэг юм уу те. Одоо янз янзын тарилга гэдэг бол бас хийлэгдэг. Тэгээ энэ бол бас уран бүтээлчний хувьд ерөн залуу хүний хувьд бол бас хамгаалах нь маш чухал гэдэг юм болов уу гэж бодоод тэгээд энэ тал дээр бас хамтарч ажиллах дуртай. Сайхан байдаг шүү. Бас таадыг хараад байхад аягүй гоё бьюти зураг авах гэж байна л да. Тэ зөвхөн царай гарна тий. Тэгэхээр манай бат цэцгэлэн ямар үзэсгэлэнтэй бас харагдаж байгаагаас үзэгчд маань сайн харж байгаа. Өмнө нь нүүр царай болж ирсэн үү?
Ер нь яг юм юуны гоо сайхны имлэг их болж байгаагүй. Тэгэхээр Хүмүүс маань бас яг нөгөө дандаа Монгол хувцастайгаар нас хардаг байсан бол одоо бол яг beauty буюу яг нөгөө нүр царайгаар нас үзэгчд манаас эмхтэлэг төрхөөрнөөс харах юм болоо тий. би бас ер нь анх удаа ийм чөлөөт хувцастай ийм телевизэд яриа өгч जैन. Тэгээд бас өгж байгаа телевизоноос Channel 11 байсанд баярлалаа. За уран бүтээлтэнд болно. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ажилт хүсье. Заагчтай ингээд нэвтрүүлэг маань өргөжж जैन. Ер нь бол дуусах тишээгээ хандж जैन. За тэгээд та бүхэн сая ямар поз авсныг харсан баг те. Гэж та. Чиж тэнэж Цээж. тэгээд игми яс гол юм байлаа. Голын игний ясанд ялалзах. Тэгээд түнхтэй бол түнхээ гаргаад. Гэтэ ямар мэрэгчлээ бэ таагаа. Тийм үү? Дэжгүй байсан нэ. Манай өнөр үнэлэхэд тэр гоё болох. За үнэ. Надад их таалагдлаа. Яг таалагдсан худлаа нүцгэн зураг чи хизээ мэдээ гэж асуучаад. Нүцгэн зураг авах нь чи. Яг одоо мөр зураг ингээд ийм байхаар ч бас гоё л юм биш. Би бас тэгээ яг нөгөө олоолаа бас ингэж яг нөгөө дан эмгтээчүүдэр ингэж зургандаас орж байгааг юм байна. Тэнгүүд ингээд олон гоё халуухан хүүхнүүд ингээд хамт ойрхон ингээд зураг авахлахаар тийм бас сандардаг юм. Сандардаг байна. Өөрийнх нь хэрэг халууханд ихтгэлтэй байгаа да юм уу альсвал халуухнуудын дунд халуухан байгаа. Халуухнуудын дунд их халууцдаг юм байна. Тэгээ соёлын поз жага анзаарснаа ердөө энэ үү ч тийм. Энийг ч тэгээд. Яа мохай нэг чи. Чи яа поз авах юм бэ? Тэгэл болж байна. Чи ч ингэж. За. Битүү үсэг багт. Бид гарууд гэхдээ March 9 студийн боллоо. Зурагч нар тэгж яад гой зураг авахлаад үзэж таас гэнэ. Гин таран гой зураг авах санагдчихлаа. Маш мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Зураг нь бас маш чанартай гард юм байна. Бидэд бас яг сая зураг авалтаас шууд гарч ирээд энэ Viva City-г яг нүүлэхийн хөшөөний урт зогсож байна. March 9 студ маань уусаа Viva City-д бол байрлал юм байна. Манай ажлын бас яг ойролцоо. Замын цаанал юм шүү дээ. Тий. Тэгээд бас хажуугаар нь гоё үзэгчдтэй тий жүжигчид дуучдынхан бас сүүлийн үеийн уран бүтээл юу гэж байгаа талаараас жоохон ярилцлага яриануд бас өглөө тий сонирхолтойсэн баг гэж бодож байна. За тэгэхээр энэ хэсгээс хойш нэг мэдээлэл бэлдсэн байгаа. За энэ ямар мэдээлэл гэхээр дэлхийн том одоо метромалууд гэж яриа штэ. Одоо манайх ч одоо Моолода. Тий одоо Food City гэж одоо нээлттэй хийж штэ манай хажууд. Тэр шиг юм том газрууд маш сонин маркетинг ашиглаж байгаа юм байна л да. Ер нь бол байдаг ч гэсэн энэ нь болохоор нэг юм YouTube-ээр энгийн хүн шиг нэг хүмүүс нь явждаг. Одоо урлагийн хүмүүс нь ч юм уу. Дэлгүүр дотор зөв үйлчлүүлж байгаа нь тийм папарацци шиг гэх юм уу. Тавилттай юм тийм ер нь бол тавилттай. Тийм одоо маркетинг маш их ашиглаж байгаа юм байна.
А ягаад гэх юм бол цар тахлын үед тийм том газрууд ихэнх нь хаалгаа барьцсан. Тийм шүү дээ. Одоо бүх юмд нэг доороо байж байгаа газрууд ихэнх нь хаалгаа барьцсан. Тэгээ нэг шинжлэгийг тохиолдуулаад ч юм уу урьдчилаад том газрууд ийм маркетинг сонь аргууд хийх хэрэгжилж байгаа юм лээ. Нэг юм сонин мэдээлүүд ер нь бол нэг тийм gossip мэдээлүүд хийсэн байгаа шүү. Урьдчилаад гэж тий. Тэгэхээр энэ мэдээллүүдийг үзчихээд бүгдээрээ эргээд уулзаа. За. Томоохон зах худалдааны төвүүд хаагдаад бүхэл бүтэн 2 жилийг үдэж байгаа билээ. Тэгвэл Канадын худалдаа авагчдыг татах нэгэн сонирхолтой аргыг Metal Games-ийн зохион байгуулсан байна. Бидний хэлдгээр гэрэл самбар буюу англиар Pictionary-г та бүхэн мэдэх баха. Тэгвэл гэрэл самбарыг камерт суйрлуулан дэлгүүрт явж байгаа хүмүүстэй худалдаа авалтын сонирхолтой хэлбэрүүдийг санал болгох тоглоомыг Канадын Metal Games-ийн санаачилсан байна. Пакистаны октийн боловсролын төлөө тэмцэгч 15 настай Малала Муказава охин 2012 онд талибанчуудын халдлагад өртөж хүнд шархаж байсан. Түүнийг Англид авчирсан хагалгаа хийж гэмцэн нүүргийн сэргээснээр Малала амьдралаа эргүүлэн авч чадсан юм. Түүчлэн тэрээр Оксфордын их сургуулийн философи улс төр эдийн засгийн зэрэгтээ төгссөн юм. Тэгвэл 24 настай Малала өчигдөр Английн Брингхэмд найз залуу Асер Маликтайгаа хурмаа хийсэн байна. Тэд гэр бүлийн хүрээнд исламын ёс заншлаар хоригдсон юм байна. Талибанчуудын халдлагаас амьд үлдсэн Малала өөрийнхөө амьдралаар намайг Малала гэдэг нэртэй ном бичсэн хамгийн их борлуулалттай ном болж чадсан юм. Мөн тэрээр 14 настайдаа октийн эрх боловсролын төлөө зоригтойгоор дуу хоолойгоо өргөж зэвсэгт этгээдүүдийн халдлагаас мултарсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагналыг 2014 онд хүртсэн юм а. Өдгөө тэрээр Малала сангийнхаа хүрээнд Афганистанд октийн боловсролыг дэмжих ажилд 2 сая $2 хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм. Мөн Apple телевизтэй охид эмэгтэйчүүдийн асуудлыг хүндсэн баримтат кино цувралыг хийхээр гэрээ байгуулсан юм а. Хакерууд өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр Хонконгийн төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ардчлалын дэмжигч вебсайтуудад зочлон Apple-ийн бөөрөмжүүдэд халтсан юм байна. Хакерууд боловсроггүй гэгдэг Mac OS болон iOS үйлдвэрлэлийн системийн алдааг ашиглан дайралт хийсэн байна. Уг дайралт өргөн сүлжээ үүсгэж ямар ч iPhone эсвэл Mac дээр арын хаалга байрлуулж уг хуудсуудын аль нэгт нэвтрэхэд тухайн төхөөрөмж вирусдд юм байна. Google компани аюулыг дүгнэх шинжлэх судалгааны баг пүрэв гарагт гаргасан тайландаа хакеруудын дайралт хурдтай өргөн хүрээ хамарч урд өмнө үзэгдээгүй арга технологи ашигласан хэмээсэн байна. iOS болон Mac OS-ийн халдлагын өөр байсан ч ерөнхий зарчим нь адил байсан байна. Тааг нь iOS үйлдвэрлэлийн системийг бүхэлд нь захирч чадахгүй ч хакерууд iOS, Mac OS-д байх Safari интернет хөсөлтийн сул талыг ашигласан байна. Mac OS хөлбөрт WebKit-ийн сул талыг мөн ашигласан юм байна. Үүний эсрэг Apple компани 2021 оны туршид үйлдвэрлэлийн системийн бүх төрлийн шинжилгээг хийсэн юм байна. Mac OS халдсан тухайд Pango лабораторийн 4 болон 7 дугаар сард болсон баг хурлын хилцүүлгээр танилцуулж байсан юм а.
Судлаачид уг программыг маш нарийн боловсруулсан өргөн цар хүрээтэй програм хангамж инженерчлэлийн бүтээгдэхүүн бололтой гэж онцлоод модуль загварыг үзэхэд бүрэлдэхүүн хэсгүүд ялгаатай орон зайг цаг харгалзахгүй зэрэг халдах чавдартай гэсэн байна. Google Tag-ийн захирал хаантлыг хэлэхдээ бид хэрэгжлэгчдийн аюулгүй байдлыг хязээд нэн түргэн тавина. Гэвч эдгээр халдлагууд огт тохиолддоггүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Өртсөн тохиолдолд харин судлах, шинжлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар илүү мэдээлэл цуглуулж, аюулгүй байдлаа хангах, зогсолтгүй сайжруулалт хийсээр байх болно хэмээсэн байна. Apple-ийн тоног төхөөрөмжөд өдий хүртэл найдвартай хамгаалалт сайтай, үйлдвэрийн системийн доголдох асуудал багтаагаар алдартай iPhone ухаалаг утас болон Mac компьютерийн эмзэг талыг хакерууд олж ашиглах болсноор энэ олголт улам бүр суларч байгаа юм. Хакеруудын цар хүрээ тун өргөн буугаас ихэцгэд тэд цөөн үн цэнтэй байрны араас бус нийтийг хамарч халтахад бэлэн буйг илтгэж байгаа юм а. Нийс жүжигчин Баяр Цэцэг Amazon студийн бүтээл болох 10 ангит Power уран сайхны киноны Монгол эмэгтэй дүр тоглож байгаа билээ. Түүний эх оны 6 дугаар сард нээлттэй их гişin уран бүтээлийн талаар тодруулсан юм. Тэрээр Amazon студийн бүтээл Power олон ангит кино нь Молдовын тэргүүн хадагтаан туслах Солонгогийн дүрийг бүтээллээ. Энэхүү цуврал нь Пулитцерийн шагналт зохиол болох Номины Альдерманы хүчтэй зохиолоос сэдвэлсэн бөгөөд Эмигийн шагналт найруулагч Рид Морино найруулж байгаа юм. Цувралд тоглох жүжигчдийн шалралтыг Game of Thrones, Star Wars зэрэг олон 10 кинонуудын кастинг хийсэн кастинг найруулагч Нина Голд хариуцж ажилласан юм байна. Мисс бүсгийн өөрийн мөрөөдлийг биелүүлж жүжигчний мэргэжлэр Лондонгийн их сургуулийн харьяа Эзэн хааны драмын төв сургуулийг амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн юм а. Жүжигчин Баяр Цэцгийн тоглосон Солонгогийн дүр нь анх Кэмон нэртэй Таиланд эмэгтэй дүр байсан бүгэн. Монгол жүжигчин авсан учраас уг дүрийг Монгол болгон өөрчилсөн тухай жүжигчин бүсгүй хэлсэн юм. Кино зураг авалтыг Англи, Өмнөд Африк, Намиб, Португал, Америк нэгдсэн улс зэрэг улсад хийсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сард нээлттэй хийхээр төлөвлөж байгаа маа. Солонгогийн дүр биесээ цахилгаан гаргадаг учраас хөдөлгөөний хувьд илүү ажиллах, байхгүй зүйлийг бага мэтэр мэдрэх хэрэгтэй болсон. Зураг авалтын талбайд хөдөлгөөний мэргэжлийн дасгалжуулагч байнга хамт ажиллаж байсан маш дэмтэй байсан тухайга Баяр Цэцэг хэлсэн юм байна. Кино зохиолын тухайд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама 2017 онд уншсан хамгийн шилдэг 10 номныхаа нэгээр хүчтэй номыг нэрлэж байсан удаатай маа. За үзэгчтэй өглөөний мэд нэвтрүүлэгтэйгээ эргээд давтамжирл. За тэгэхээр өнөөдрийн удаад соёлын ажлаар зочлоо. За дараагийн дугаараар жагаагийн гэрт нь очно. Ажил дээр нь. Болоо. Нэг сайхан гарын хаалыг очиж идээл та хоёлаа. Жангомай гэж ээж. Синдреллага танаа ч гэсэн бас нэг очивол би л гоё эмийн бэлдэж байгаад таяр тухай юу хийж вэ л та стүүжин ч юм уу альсвал өвөл хийсэн садан гоё юм хийдэж шүү тий ажилласан огоонуудаас стүүжин өстой гоё сонсож энэ нэрээ чинжүүгээ авчирсан шүү дээ таяр тэгж байгаа юмсуулна заа. За тэгэхээр үзэгчтэй энэ хэсэгт ингээд өглөөний мэд хөтөлбөр маань өндөрлж байна. Дараагийн дугаараар яг одоо хааж байж магадгүй гэдэг одоо урайнд ороо бид нар бол хааж байж магадгүй. За тэгээ манай телевизийн зүгээс та бүхэн бас сонирхолтой контентууд явуулахыг бэлдэж хүргэж байгаа. За тэгээ манай нэг тийм хэлчихгүй яах вэ? Хэлэл. Нээлт толгож байгаа. Тий. Нээлтээр та бүхэн бас маш сонирхолтой нэгэн Монголд ер нь урд хожид байгаагүй маш өндөр шагналтай
шоуны талаар мэдээлэл та бүхэнд хойд ирэх бол мэдээлж гэж та баг нэвтрүүлэн тэр чигээр гарах байх. Тэгэхээр та бүхэн тэрийг сонирхоорой. Мөн шинэ жилийн баярын дугааруудыг бид нэр бол хийж эхлэх гэж байна, яригдж байна. Бид нартай хамтрахыг хүссэн албан байгууллагууд ерөнхийдөө байвал холбогдож болно шүү, ярьж болно шүү. Яг үнэ. Та нартай холбоод гоё сонирхолтой контентуудыг хийж болж байна. Миний бодлоор бол чөлөөтэй байсан дэрх тий. Тийш дээ чөлөөтэй. Цай уу кофе шиг юм байл тий. Ер нь одоо яг нөгөө байгаагаараа л юм чинь айгуу гоё хүнд хүрдэг шүү дээ тий. Тавилттай амар албан ёсны байхаас илүү. Тэгээд ч угаасаа гуруулангийн стилд тийм юм тохирохгүй хаа. Гуруулаа чинь жоохон дайлчгар хүмүүс шүү дээ. Яа. За тэгээ манай өглөөний мэд нэвтрүүлэг маань Channel 11 сувагдлын зээр 5 дахь хагас сайн бүтэн сайнд өглөө 9 цагаас 5 хүнд хүрдэг байгаа. За мөн Channel 11 сувагдлын маань албан ёсны бас Facebook пэйж хуудас байдаг. За тэнд бас манай лайвууд ингээд давхар бас ороод явдаг байгаа шүү. Тэгээд манай телевизтэй хамт байгаарай. Манай нэвтрүүлэгтээ өргөл чамтаагаарай. За мэдээж хүйтний үйлдвэрнэл өвөл цаг хаяанд ирсэн байна. Тэм болохоор үзэгч та бүхэн маань дулаан хөтлөж дархлаагаа дэмжиж тэ амин тэмдээ бас хоол хүнс төлхөө хэрэглээрээ тэгээд бас 3 дахь тундаа бас хамрагдаагүй хүмүүс нь хамрагдаарай. 3 дахь тундаа хамрагдвал шинэ жилээ бөөндөө сайхан тэмдэглэцгээе гэж уриалмаар байна. За тэгээд бид 3-таа хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. За маргаашийн цаашин дугаараар иргэн уулзъя. Түр баяртай. Баяртай. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гэтэ сая зураг алтанд оролцсон хүмүүс нь хоолнд оруулна гэсэн шүү дээ. Одоо явж хоол идцгээе. Хаана? Юу, хятад хоолны газар гэсэн. Ёо. Ер нь зураг алтны дандаа дараа ингэж нөгөө уран бүтээлчд хоолдог байгаа. Тийм ерөөхдөө тийм. Тэр зураг алтанд ч оролцсон чи хоол идэж штэ. Тэгээ. Нэг хэрэнээр чин сэтгэлээсээ хүсэлний жалгах зүрх зэрлэгтэй амьдрал тохиох олон даваа нугчаанд он цагийг туулах анд байх үнэтэй аз чирлийн өнгөр бие чинь цаг мөн чэндэр чинь үслэх юм өнгөсөн бүхний дурмат өнөөдрөөс зүгээр л хариг магт энэ бидний цаг хугацаа бид атсан гал шиг байх чадна сайхан гэрээ дэвтөд хийж бүтэн hey guys good luck сэтгийн харас өдөр бүр өдөр хүмүр хүсний чигүүтэй атсан гал шиг байх чадна